Тэгээ бид нар амнаас юу мултарсан бэ? Бид нар одоо Иран руу дайрч байна. Америкийн тагнуулын албаных, Америкийн цэргийн албаных нь юу хэлж ийсэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног бид нар оролцоогүй шүү. Тэ? Израиль өөрөө энийг хийж байгаа. Тэгээд сая энэ хүний амнаас юу мултарсан бэ гэх юм бид нар бид нар биш Израильчууд бидний жоохон дэмжлэгтэй. Монголчууд бид нар өстой бүх юм гурилддаг. Монголддаг. Тийм ээ. Төмөр замаач гурилддаг, цэглэгаан станцаач гурилддаг, улс төрөөч гурилддаг. Тэгээд бас их орноо зарахтаа ч гэсэн хідүүлээ гурилддаг баха. Яг их хүмүүс одоо бид нар хэлдэг шүү дээ. Энэ гишүүн одоо худалдагдсан байхаа. Энэ Оросыг төлөөлж байна. Энэ Хятадуудын Керманд орсон. Энэ Рио Тинтийн бууны нохоо гих мэдчлэн. Тийм улс төрч зөндөө байгаа хаа. Гэхдээ бид нарт энэ хэмтэх юм. Дэндүү цөөхөлөө байгаа хаа. Яг их бол Америк улс төрчдөд заяа. Номер 1 баха. Арт түмнөө бүр ингэ зарахад хизээж бэлэн. Жо Байден Украинаас мөнгө авсан, Хятадуудаас мөнгө авсан, Оросудаас мөнгө авсан, Израилаас ч гэсэн мөнгө авсан баха. За, өөр нэг их хурлын гишүүн одоо сенатортай танилцаарай. Тед Круз, Америкийн иргэн. Өөрөө Texas мужийн төлөөлөгч. Texas-д анхаарах ёстой. Харин Тед Крузыг хэн санхүүжүүлж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 4 жилийн сонгуулийн циклийн үеэр Тед Круз 1.9 сая доллар хинээс авсан бэ гэвэл AIPAC. Энэ юу юм бэ гэх юм бол Израиль еврейчүүдийн лобби. За, бид нар яагаад 1.9 сая доллар Тед Крузд өгч байгаа юм? За, мэдээч Lindsey Graham ч гэсэн тултал мөнгө өгсөн байгаа. Одоо Lindsey Graham юу нэгж байгаа юм бэ гэвэл хэдүүлээ амтаа сонсгоо. Тэгээ санаж яваарай. Lindsey Graham эхнэр байхгүй. Lindsey Graham хүүхэд байхгүй. Lindsey Graham ач зээ байхгүй. Окей? Тэгээд ер нь бол бас их орн гэсэн юм байхгүй юм байх шиг байна. Ярианаас сонсох юм бол. Can you guarantee that? Can President Trump in any form, can you make the commitment that this would not lead to a longer war? Тэгээ энэ сунжирсан уртаг өндөртэй хэдэн мянган Америкчууд нас барахаар эсвэл террористийн дайн болох. Тэгээ баталгаа өгч чадах юм уу? Чадахгүй. I can guarantee you that if the Ayatollah gets a nuclear weapon, he will use it. I believe that with all my heart and soul. So the тэгээ Ayatollah Khomeini Ираны режим бол үнэн террористуудыг санхүүжүүлдэг л үнэн. Энд бол сайн хүн гэсэн юм байхгүй, Ираны талдаа орсон юм байхгүй. Гэхдээ Америкчууд юу гэж байна гэх юм бол дэлхийг 2 хувааж байна. Тэгээд дэлхийн 3 дахь дайны эхлэлийг бүр хурцсаж байгаа, тийм. And women who serve, they're the ones going. Тэгээд нөө Ayatollah Khomeini эцмийн зэгтээ болох юм бол ашиглана. Тэгээд байлдах юм бол дайн болох юм бол хэн дайнд явах юм бэ гэх юм бол манай цэргүүд явна гэж байна. Манай цэргүүд Lindsey Graham руу явахгүй. Lindsey Graham-ийн хамаатан саадны явахгүй. Тэ ийм язгууртан өндөр алтан тушаалтан юу хийдэг юм бэ гэх юм бол цэрэглүү хүүхдүүдэд явуулдаг. Дайн гараад ирчих юм бол хүүхдүүдэд хаашаа явуулдаг юм бэ гэх юм бол Монако руу явуулцдаг, Швейцар руу явуулцдаг, Хонконг руу явуулцдаг гих мэдчлээ. Тэ тэд нэр хизээч тэ байлдаанд оролцдог. People answering a poll, and if you ask them, would you be willing to risk your life to stop the Ayatollah from having a nuclear weapon? All of them would say yes. За манай цэргүүдээс судалгаа авах юм бол судалгаа аваад та нар тий Иран улс цөмийн зэсэхгүй байхын тулд амнаасаа өгөхөд бэлэн юм бол манай цэргүүд тийм ээ бид нар Израилийн төлөө өгнө гэсэн хариулт өгөх юм гинэ. Because it makes their country, our country safer. So тэгээд Иран цөмийн зэсэхгүй байна гэдэг чинь Америк илүү аюулгүй болгон гэсэн үг. За ихэвч Америкчууд Иран хаана вэ гэдгийг мэдчихгүй заяа. Судалгаа өгөөд асуугаад Иран хаана гэсэн чинь 20% зөв таасан. Окей. Тийм байгаа. За тэгээд дэлхийн нөгөө талд байгаа 2 далаа байгаа. Тэгээд Иран цөмийн зэвсэг жигнэсээ Америк дээр хаях юм бол Иран угаас байхгүй болчихно. Америкчууд юу их юм бэ гэх юм бол тийшээ 200 300 цөмийн зэвсэг явуулаад
Израиль арчигтэн тийм учраас энэ угаасаа логикгүй үндэслэл. We live in a world where you got to confront problems. You want to avoid World War III? Learn the lessons from World War. За тэгэхээр 3 дугаар дэлхийн дайныг зогсоохын тулд хэдүүлээ дэлхийн 2 дугаар дайныг судлах ёстой. Германчуудыг аль урьдчилаад тасдан зогсоох ёстой байсан гинэ. Тэгэхээр Lindsey Graham юу ярьж байгаа юм бэ гэх юм бол 3 дугаар дэлхийн 3 дугаар дайн зогсоохын тулд дэлхийн 3 дугаар дайн эхлүүлэх II. People in World War II appeased Hitler to the point that it got so much out of hand we had a world war and 60 million people got killed. За тэгээд 60 орчим хүмүүс дэлхийн 2 дугаар дайн Израиль юу хийж байгаа гэх юм бол West Bank-ыг авах гэж байгаа, Палестиныг бөмбөгтөө дуусж гин, Газыг авах гээд байгаа, Ираныг бөмбөгтөж гин, Иракийг будаа олгосон, Сириаг будаа олгосон, Lebanon So we live in a world where you pay now or you pay later. За тэгээд юу хэлж байна гэх юм бол одоо өртгөө төл эсвэл дараа нь өртгөө төл. Let's stop this threat before he gets a nuclear weapon. Let's end this reign of terror. Let's do it now. It's not going to take 20 months, but I can't guarantee you your freedom and your safety. Тэгээд 20 сар болохгүй би та хэдийн аюулгүй байдлыг баталж чадахгүй гих мэт шин. Афганистаны тухай ингэж ярьж ийсэн. Афганистанд 3-4 их $80 зарцуулаад 20 жил болоод Талибаныг хөөгөө гаргаад тэгээд 20 жилийн дараа хэн хүлээлгэж өгсөн бэ гэх юм бол Талибан хүлээлгэж өгсөн. Ирак бас яг адилхан. Либия бас яг адилхан. Иран өөр болно гэж юу? Unless we're willing to fight for it. I can guarantee you this. If we don't fight for our freedom, we will lose it. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь. Мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгжил юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их юм тэд нар тийм өндөр ирэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл оюухан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа баг баттай ажлын байрт болж байна. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол ингэж юм хийцээр үзье. За одоо нөгөө 1.9 сая доллар авсан улс төрчдийн подкастыг Tucker Carlson-тэй ярилцсан сонсцгоо. How many people live in Iran, by the way? Иранд ерөөхдөө хэдэн хүмүүс амьдардаг юм? I don't know the population at all. Мэдгүй. Бүр суур юм мэдгүй. Гэхдээ Ираныг бөмбөгтэй гэж байна. Иранд руу цэргүүдээ явуулъя гэж байна. No, I don't know the population. You don't know the population of the country you seek to topple? Чи нураахж байгаа улсыг хүү амын тоо мэдгүй байгаа юм. Хэдэн хүмүүст чи алцгаад байгаа мэдгүй байгаа мó гэсэн юм асууж байна. How many people live in Iran? Тэгээ хэдэн хүмүүс амьдардаг юм бэ? 90 сая. 2 million. Okay. Yeah, how could you not know that? Та нэг яа мэдгүй. I don't sit around memorizing population tables. Би зүгээр ингэ суугаад янз бүрийн улсын хүн амын тоо ингэ зээлдэг хүн биш ээ. Би бомбог санхүүжилдэг хүн баха. Well, it's kind of relevant because you're calling for the overthrow of the government. За тэгээд энийг мэдэх ёстой юм шүү. Яагаад гэх юм бол тэр улсын засгийн газрыг чи устгах гэдэг шүү дээ. Чи юм уу та юм уу? Хамаагүй. Why is it relevant whether it's 90 million or 80 million or 100 million? Why is that relevant? Because if you don't know anything about the country... I didn't say I don't know anything about the country. Тэгэд 80 сая юм уу, 90 сая юм уу, 100 сая юм уу, ямар хамаатай юм бэ? I didn't say I don't know anything about the country. Okay, what's the ethnic mix of Iran? Дараагийн гоё асуулт. Ethnic mix юу юм бэ? Тэндээ ерөөхдөө ямар төрлийн хүмүүс амьдарч байгаа юм бэ? Одоо Монголд халах, казак, бурят, баргад гэх мэт те. Ер нь бол те. They are Persians and Перс хүмүүс байгаа хаа? Монгол халах хүмүүс байгаа хаа? Predominantly Shia. Okay. Shia шашны хүмүүс, тэнд бас христийн шашны хүмүүс байгаа. Бүр еврейчүүд тэнд амьдардаг. 40 мянган еврей хүмүүс Иранд амьдардаг гэж боддог. No, it's not even. You don't know anything about Iran. Таавал Ираны тухай юу ч мэдгүй байна гэхдээ бөмбөгтгөөд байна шүү дээ гинэ. So okay, I am not the Tucker Carlson expert on Iran. You're a senator who's. Тэгээ би Tucker Carlson биш шүү дээ. Би Tucker Carlson би Ираны тухай бүх юм мэддэг биш үгүй. Та гэхдээ Америк улсын их хурлын сенатын гишүүн.
calling for the overthrow of the government. You're the one. Тэгээд та тэр засаг газрын арчгаа бараа ирнэ тэр улсын тухай юу ч мэдэхгүй байна. Сохор. I don't know anything about the country. No, you don't know anything about the country. You're the one who claims they're not trying to murder Donald Trump. No, You're the I'm one not saying that. who can't Одоо gaslighting хийж байна. Тэд нар манай Donald Trump-ыг алах гэдэг штэ. figure out I'm if it was a saying good you idea to don't kill believe- General Soleimani, and you said don't it was bad. believe they're trying to murder Trump. Yes, Та бол өөрөө Иранчууд манай Америк улсын ерөнхийлөгч алах гэдэг өөрөө итгэхгүй байгаа үстэй. Үгүй би итгэж байна. I do. Because you're not calling for military strikes against them in retaliation. And if Okay, you really we are- believe За тэгээд Donald Trump-ыг жигнэсээ алах гэж үзсэн бол тухайн хэдэ бөмбөгтөөр дайраарэ гэж хэлэх байсан шүү дээ. Үгүй ээ. Одоо юу хэлж байна гэх юм бол өмнө Donald Trump-ыг 2 удаа алж үзсэн юм бол аль хэдийн бөмбөг явуулах хэрэгтэй байсан биз дээ. Явуулаагүй. Одоо яагаад бөмбөг явуулах гэдэг юм бэ гэвэл айгүй ойлгомжтой. Израиль ялагдаж эхэлж байгаа. they're that. carrying out military strikes today. you said Israel was. Right, with our help. За. Тэгээ бид нар амнаас юу мултарсан бэ? Бид нар одоо Иран руу дайрч байна. Америкийн тагнуулын албахан, Америкийн цэргийн албахан юу хэлж ийсэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног бид нар оролцоогүй шүү. Тэ? Израиль өөрөө энийг хийж байгаа. Тэгээд сая энэ хүний амнаас юу мултарсан бэ гэх юм бол бид нар агш бид нар биш Израильчууд бидний жоохон дэмжлэгтэй. I'm said we. Israel is leading them, but we're supporting them. Ooh, that- Тэ. Израиль бол манлайлж байгаа бид нар ч өөрөө жоохон дэмжиж байгаа. We гэдэг үг одоо амнаасаа мултарсан альтарсан. You're breaking news here because the U.S. government last night denied, the National Security Council spokesman Alex Pfeiffer denied on behalf of Trump that we were acting on Israel's behalf in any offensive capacity. we're not. at all. За тэгээ өчтөр орой манай Department of National Intelligence тийм манай дотоодын тагнуулын албахан юу гэж баталсан бэ, юу гэж хэлсэн бэ гэвэл Donald Trump-ыг төлөөлж манай Америкчууд Иран руу хамтарч дайрахгүй байгааг хэлсэн бол та одоо бүр цаашин мэдээлэл өгч шít бид нар. Bombing them. Israel's bombing them. You just said we were. Гэхдээ бид нар бөмбөгдөх байгаа Израиль ч бөмбөгдөж байгаа. Гэхдээ та дүнгиж сая we бид гэсэн биз дээ. We are supporting This is high Israel. As their- stakes. You're a senator. If you're saying the United States government is at war, Энэ бол тоглоом биш шүү дээ. Тэгээ та ерөөхдөө одоо тийм Америкийн сенаторын зүгээс бид нар гэж хэлж байгаа юм бол наач аюултай биш үү? to run right now, people are listening. Okay. Тийм хүмүүс сонсож байгаа шүү дээ. Амнаасаа мултарсан. Tucker Carlson одоо Америкийн режим гэж одоо дуудаж эхлэх үү? Жинхэнэ гангстер шиг үйл хийж байгаа зү үгүй мүү? Тийм олон улсын хууль хамаагүй. Тийм. За хүмүүс одоо юу дуудаж байна гэх юм бол Donald Trump бол George Bush болсон. Энэ амар зураг байна. Ингэж ийм контент хийнэ гэж би ерөөс төсөөлөв. Тэ. Өчтөрөөрөө бас нэг хүн өдрөө чи хударсан байж тээ. Чиний Трамп тэ. Хүнд итгэж болно үсттэй. Итгэлийг алдчих юм бол яах ёстой юм те? Одоо Трампын бууны нохоо хэвээрээ үлдэх ёстой юм уу? Байх ёстой юм уу? Тэнэг малууд те. За энэ зураг амар байгаа зү. За энд зурган дээр бас Трампын толгойг оруулсан байгаа. Өмнө нь бол ер нь бол Жорж Бушийн толгой байсан. Тэ. Дотоодын аюулгүй байдлын хорооны нэг гишүүн Америкийн 2001 онд Жорж Бушд ямар мэдээлэл өгсөн бэ гэх юм бол манай World Trade Center руу халтаж эхэлж байна. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол Republicans дан хийдэг юм байна. Демократууд дан хийдэг юм байна. Тэгээ Donald Trump улам гангстер шиг улам өөрийнхөө аашаа өдөрч чадхаа болж эхэлж байгаа. Тэ? Unconditional surrender. Тэ? Энийг хаашаа хэлж байгаа юм бол Иран руу хэлж байгаа. Ямар ч бид нар хүссэн нөхцөл тавина. Та нар бууж өгөх ёстой. Та нар хүлээн зөвшөөр. За дараагийнхан. We know exactly where the so-called supreme leader is hiding. Бид нар Иран улсын толгойлогч ер нь хаана нөөгдөж байгааг бид нар мэдж байгаа. Амар бүтүүлэг дипломат харилцаа байхгүй. He's an easy target but is safe there. Ер нь мань хүнийг бөмбөгдөхөд амар амархан. Гэхдээ бид нар бөмбөгдөхгүй. Бид нар мань хүнийг одоохондоо алахгүй. Одоохондоо. But we don't want missiles shot at civilians or American soldiers. За тэгтээ иргэн лөө бити пуужны явал Америк цэрэглүү бити пуужны явал our patience is wearing thin бидний төвчээр ихийг дуусч эхэлж байна. Thank you for your attention on this matter. Израильчууд урьдчилан бөмбөгдөөд баахан хүмүүсийн генералуудыг судлаач нарыг алаад Иран улсын цөмийн судалгаа цөмийн одоо цэглэгаан станцыг бөмбөгдөөд одоо Америкчууд Америкийн ерөнхийлөгч Трамп төвчээр алдаж байгаа гинэ. Тэгээ Иранчууд
Ираны цэргийн албаныхан энэ видеогийг өчигдөр Twitter дээр шеэр хийсэн. За ямар мэдээлэл явуулж байна? Иранч цөмийн зэвстэй юм бол удахгүй хайхал юм байна. Амар. За тэгээд United Arab Emirates UAE дөнгөж сая Трамп тийш очоод баахан худлаа ярьсан, тийм ээ. Тэднийг худлаа найрсан. Баахан мөнгө тэднэрээс авах гэж явсан. Одоо юу хэлж байна гэх юм бол UAE-гийн ерөнхийлөгч, тийм ээ. Бид нар Ирантай зэрэгцээ зогсож байна. Тэ бид нар иранчуудыг дэмжиж. Гэхдээ ямаас худлаа хийж магадгүй. Who knows. Тэ ергээд одоо олон улсын юун дээр тайзан дээр ер нь бол дипломат хилцэл хийн үү, инх тайвны төлөө хилцэл хийн үү, бүх юм худлаа юм байна. Заяа. Итгэх хүн байхгүй. Зүгээр худлаа. Тэ юу байгаа юм бэ гэх юм бол зүгээр харгас хүч болцсон. Тэ нүб мүб бүгдээрээ худлаа. За. Тэг сонирхолтой юм. Зүгээр та зүгээр химэл оюухан л ороод үзээрэй заяа. Өнгөрсөн 2 дугаар дэлхийн 2 дугаар дайн дууссныхан дараа Америкчуудын дайн Израильчууд хэдэн цэргээр нэмэр болсон бэ? Zero. Окей. Funny агаадтай. Инээдтэй юм биш үү? Америкчууд санхүүжилт өгдөг, хамгаалдаг, Ирак, Сирия, Либя бүх дайнд оролцдог, хэдэн мянган цэргүүдэд золиослдог, эргүүлээд еврейчүүд юу гэж байгаа юм? Юу ч үгүй байгаа. За. Тэгээ одоо USS Nimitz гэсэн aircraft carrier усан онгоцоо Азаас татаад одоо Middle East руу явуулж байгаа. Ишээ явуулж байгаа. Окей. USS Nimitz 50 настай усан онгоц. Ирэх жилдээ ашиглалтнаас гарна актлах усан онгоц жилийн дараа. Угаасаа актлах гэж байгаа усан онгоц одоо дэлбэрчих юм бол Америкчууд юу их юм бэ? Израильчууд юу их юм бэ? Ерөнхийдөө Америкчууд одоо Иран Израиль руу энэ усан онгоцыг ойртуулчих юм бол Израильчууд зүгээр нэг Орос юм уу Ираны пуужн аваад USS Nimitz руу явуулаад тэгэд энэ Nimitz маань дэл бүсэрчих юм бол тэ Casus Belli болно шүү дээ. Латинээр дайн хийх шалтгаан. Тэ Америкчууд юу болж ийна гэх юм бол sink me намайг пуужн гэсэн одоо усан онгоц ингэ явуулж ах шиг байна л та. Тэгээ сонирхолтой энэ усан онгоцоо тэ хоослоод тэ минимум хүмүүстэй үлдээгээд бүх онгоцнуудгүй болгочоод тэгээ дараа нь дил бүсэрчих юм бол тэ энэ зүгээр худлаа юм болж шүү дээ. За тэгээ Америкчууд юу хийгээд байгаа юм ерөөсөй ойлгохгүй байгаа. Яагаад гэх юм бол Израильчууд бас юу хийх гээд байгаа ойлгохгүй байгаа. Яагаад гэх юм бол Иран руу цэрэг явуулна гэдэг чинь яа. Оросууд биш тэ. Зэвсэг нийлүүлч. Хятадууд тултлан зэвсэг нийлүүлэн заяа. Тэ. Афганистан руу Оросууд орсныхан дараа Америкчууд тултлан зэвсэг нийлүүлсэн. Америкчууд Афганистан руу орсон чинь Орос янз бүрийн хүмүүс тийшээ зөндөө зэвсэг нийлүүлсэн. За харцгаая. Invading Iran by land almost impossible. За газраар дамжуулж Иран руу явна бараг худлаа. And here's why. To the west, the Zagros Mountains, a rocky wall. За барууны талд Zagros уулын нуруу. Тэ давхад хэцүү, логистик хэцүү, бөмбөгт нь пуужин дуулна, аалуулна. With narrow path. Тэгээ одоо дроны технологи гарсан шүү дээ. Украинд юу болж байгааг та хэд харсан уу? Тэ? Зүгээр дроны үйлдвэр гусаад тийм ээ? Тэгээ энэ цэргүүд явуулна гэдэг чинь өнөөдөр худлаа болцсон. Америкчууд тэ энэ шинэ үеийн дайн юу гэсэн үг юм бэ? Ерөөсөө ойлгохгүй шүү. Easy to defend, hard to attack. To the north, the Elburz Mountains, rising like a shield. Caspian Sea-гаас, Caspian далаагаас тэ Elburz нуруу бас хамгаалсан байна. Beside the Caspian Sea. To the east, more rugged mountains near Afghanistan and Pakistan. За зүүн талаар нь орох юм бол Афганистан юм уу Пакистанаас орох ёстой. Пакистан зөвшөөрөхгүй. Афганистан Талибан дэмжихгүй Америкчуудыг үзэн яддаг. Тэгээд Америкчууд Афганистанаас зүхтахдаа тэнд 50 тэрбум долларын зэвсэг үлдээсэн. Funny. Still no easy entry. And in the middle, two deadly deserts. Хоёр асар том говь. Dashti Kavir and Dashti Lut. Scorching heat, salt flats. Sand that swallows tank.
Тэгээд Америкт цэргийн алба их засгийн газар дотор цэвэрлэг явж байгаа дөнгөж саяны хурандаар Nathan McCormack халагдсан. Яагаад гэх юм бол Израилийн эсрэг амаа нээсэн. Тэ? Бид нар Израилийн төлөө нас барж болохгүй шүү дээ. Бид Израилийн төлөө цэргүүдээ явуулах хэрэггүй гэсэн утгатай юм явуулсан чинь ярьсан чинь халагдсан. Гэхдээ Израиль цэргээс бас хамгаалах өөр нэг арга байгаа. Хамгийн шилдэг арга. Хамт харцгаая. Одоо байлж яхтан заяа газар дээр нэг зоос тавьчих юм бол мөнгөнд дүн дэндүү шуналтай болохоор. За тэгээд энэ Иран руу цэрэг явуулаад Ираны бөмбөгдөөд эхлэх юм бол заяа Middle East тесрэн, Америк эдийн засаг хог болно, Европ эдийн засаг хог болно, Америк ялагдана, Америк илүү их өрөнд орно, Израиль арчигдана. Харж байгаарай. Хятад, Орос, Ираныг зүгээр тайван орхихгүй. Пакистан ч гэсэн, Афганистан ч гэсэн. Тэ? Орхихгүй. Тайван орхихгүй. Тэ? Америк жинкнээс Иран руу дайрах юм бол тэгэл 4-5 жилийн дараа програм хангамж, химбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх, web coding, graphic design, UI, UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүгэлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг тийм санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй. Тэ чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тэ бодит амьдрал дээрээ туршлага аваа. Төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийн постны доор байгаа. Тэгээ хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлттэй за тэгээ код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонгож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжны сургалтыг санал болгоё.